энэ сэтгүүлч рүү ийм нэг одоо багшийн арга зүйн оруулаад хүмүүст ийм ойлгомжтойгоор тайлбарлаж зааж өгнө гэдэг бол хамгийн том. Тэгээд хүний энэ амьдрал гэдэг хамгийн том буюу майн уншиж одоо зуул өргөмтэй гол биш бусдад эрдэн мэдлэг ийг түгээх болоод энэ насны хамгийн том буян байдаг гэсэн тийм ийм том өвлийг зорж ийм том нэг одоо хийж байгаа танд баярлалаа. Тэгээд бас энэ асуултанд хамрагдаж сайн багшийн шав болно гэдэг бол хүний амны шиг аз тавилан. Тэгээд энэ бодвол хамрагтандаа маш их баяртай. Цааш олон залуучуудыг хамруулж Монголын залуучуудыг наадам хүртэл дуржган л яриулаарай гэсэн. Ном ингээл уншуулгаар орчуулах гар юусоо толгой иргэд идэг гэсэн. Би яг англи хэлний нэг бахан номнод идэг шүү дээ Монголоор. Тэрийг яагаад ингээл хадаад нэг л нэг тийм ач холбогдохгүй тэгэл сайжрахгүй ингээд байгаа байхгүй. Маш их таалагдсан. Энэ багшийн юу бол гайхалтай одоо өшөө хүмүүс ингээд хэрвээ суугаад үзэх юм бол маш дөрвөн хугацаанд олж мэдээгүй юм олж мэдээд тэгээд юунд авах үр дүндээ хүрэх байна. Мандрын багшнаар одоо нэрнээсээ ахвал их сайхаггүй юм аа. Нэг сайхан бурхны нэртэй юм. Тэгээд одоо номонд гардгаар бол одоо бод садва гэж нэг сайхан хүн байдгийг нэлээ одоо юм. Тэр хүний шинж их л одоо хүртсэн тийм сайхан багш юм байна. Тийм болоод л одоо олон жилийн англи хэлийг сурах гэж өнөөдрийг хүрлээ. Цаашдаа зам маань нэлээд дүрт болсон байх гэж бодож байна. Тэгээд энэ зам маань би өөрөө хэр зэрэг одоо хурдтай байдаг юм уу одоо явах нь л одоо надаас шалтгаалгаар үлдлээ л дээ. Тэгээд тийм болохоор одоо багштаас маш их баярлалаа. Тэгээд за энэ англи хэл төдийгүй өшөө их олон юм сайхан төлөвлөж байгаа хүн юм байна. Тэгээд тэр бүгд нь үнэхээр юм бүтэмжтэй байгаад олон монголчууд болон бусад хүмүүсийн тусыг одоо ихэд бүтээх болтугай. Тэгээд үүний тухайд багш маань одоо эрүүл их байж урт удаан наслаарай. Наслахыг одоо хүсье. Тэгээд бидэндээ одоо үргэлж ийм сайхан одоо эрдэм мэдлэгээсээ ингэж хуваалцаж түгээж яваарай багшаа. Маш их баярлалаа. Нэлээд олон басын сургалтанд явчихсан. Тэгээд яг цагууд тэгэхээр яг л эхнээс нь ахуулаад ингэж заадаг байхгүй. Тэгэл зөв мэдрэгшин сургалтаас ах юм бол аюулгүй юм товчхон мөртлөө яг одоо нэг 51 52 53 гэх яг үндсэн юм дээ шүү дээ. Энэ дээрээс дараачих юм тэр нөгөө ялангуяа пассив цагийг би юу ойлгоход амар хэцүү байсан байхгүй юу. Тэгэхээр яг нөгөө багшийн хэлээд байгаа нэг томьёо гэдэг шиг яг тэр зөв томьёогоо болоод авчих юм яг тэндээс нөгөө дараачих юу болох уу гэдэг ингээ гаргаад идэж шүү дээ. Яг тийм яг нөгөө сурах яг тийм арга барилыг юм олоод авах гэж бодчих. Тийм хүмүүсийг нөгөө нэг танилцуулсан ингээд уншиж байгаа тэр нөгөө яг ямар онцлогтой энэ тэгэл харж байгаа би яг өнөөдөр зүгээр бодож ирсэн байхгүй яг нөгөө нээлт хийсэн байхгүй бас айгу нэг яг нөгөө магадгүй нөгөө яг заах арга зөв тийм талаар аюул тийм том шал өөр тийм юу байсан. Тэгээд зүгээр багш нар доктор хамгаалсан болов гэх юм би нэг бодчихсон байхгүй юу. Тийм ээ. Өнөөдөр бас олон хүн тэгж бодсон шүү юм тийм. Шинэ нээлт хийсэн юм биш. Тэгэхээр яг тийм багш уцаар ирээд одоо энэ бүхнийг суугаад багштайгаа заа чаар ичээд байгаа энэ сургалтыг олж суусан баа айгүй азтай гэж бодож байгаа юм. Бас ядталтай юм аа. Багш маань маш гоё тийм дараахан эрдэнэтэй хүн дараахан гэжтэй багш шал өөр бахаар хэсэгдсэн чи яг заагаад өгчөөгөө айгүй мундаг артлыг би ирчээд нэг охинтойгоо ирдэг нөгөө энэ сургалтанд очиж сууглаа дандаа жоохон хөвчлээ одоо хөвчлэн сууж идэг тийм. Тэгвэл нөгөө миний насны хүн би ч одоо 40-тэй. Тэгээд энэ насны хүмүүс арай хөвгчтэй байх юм одоо хөвгчсээр дааг гэж ярьж яах гэдэг болдог. Хүмүүс бодох юм болоо гэж. Тэгээ бас нөгөө яг сурах хэлийг ингэж өчир онш хожийн тугаан гэж айгүй том юм нэг багш маань айгүй мундаг юм хийсэн байна. Бишээд ч барахаар тий. Тэгээ би бас нөгөө багшийн өгөлд нь бас урамшаад байгаа хүмүүс тэгээ заахаа хичээгээр игээд ажил дээр өгөөч хүү би чам наг заах гэдэг гоё үзүүлээд тэгэхээр болохоор л тэнгууд бас зарим цаг дээр өөрөө бас манараад яг заах болоод ирмэлтэй тэнгууд өглөө машин дотор найзаагаа дуудаад за би чамд одоо заахаа гэдэг ингэ тайлбарлаж өгсөн чинь өдөр болгон нэг цаг заалгаж гэсэн манай ямар сайн. Тэгээд өглөө хоёлаа кофе шоп уулзаад ажилласаа төрүүлж ирээд кофе шоп суугаад хичээл заалгаа гэсэн. Тэгэхээр би 5 өдөр хичээл заахаар Хой тийм бүтээлч урамсгал яг үргэлж ижиж шүү. Тий.